Сайн байна уу, намайг Нанди Эрдэнэ гэдэг. Миний би Монголын төгс соёлын нутгаараа бахархах сэдвийн хүрээнд өөрийн төрлөх нутаг болох Архангай аймгийн тухай танилцуулахаар бэлтгэсэн байна. Архангай аймаг нь 1931 онд байгуулагдсан бөгөөд 93 мянган орчим хүн амтай газар нутгийн хэмжээ 55.3 мянган км². Архангай аймгийн төв болох Цэцэрлэг хот Улаанбаатар хотоос 521 км зайтай оршдог. Засаг захиргааны 19 сум 99 багтай. Далайн төвшнөөс дээш дунджаар 2414 м, хамгийн өндөр цэг нь 3539 м өндөр харлагтай сарьдаг бол хамгийн намд ор цэг нь 1290 м өндөр орхон тамирын бэлчээр юм. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хилэлдэг. Архангай аймгийн 9 гайхамшгаар Чулууд гол, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Сувраг хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Бэлэг хааны зохицолборуудыг тодруулжээ. Аймгийн нийт нутгийн 15.7%-ийг оймод, 75%-ийг бэлчээр, 1.5%-ийг тариалангийн талбай эзэлдэг. Өнөөгийн Архангай аймгийн нутагт Буган чулуун хөшөө, хэрэгсүрийн соёл байсан төвхтэй. Харин Хүннүгийн үеэс нийслэл утгот энд байжээ. 1911-с 1921 оны хооронд Алхын сайн ноёнхан аймаг нь Богд хаант Монгол улсын сайн ноёнхан аймаг болон өөрчлөгдсөн. Богд хаант Монгол улсын сайн ноёнхан аймаг нь нутаг дэвсгэр хүн ам хошуу шавийн тоо хөрөнгө балх хэмжээгээр улсад дээгүүр байр эзэлдэг томоохон аймагуудын нэг байсан. 1918 оны байдлаар сайн ноёнхан аймаг 133,748 хүн амтай байлаа. Бүх хүн амын 54.8% нь эрэгтэйчүүд, 45.2% нь эмэгтэйчүүд, нийгмийн анги давхаргын хувьд нийт хүн амын 5.7% нь тайж нар, 16.8% нь хамшлаг албад, 28.1% нь сум албад, бүх эрэгтэйчүүдийн 39.2% нь лам нар байв. Засаг захиргааны үндэсний нэгжүүд нь засаг хошуу 22, шавь 8, хязгаарт газар 1 гэсэн 31 нэгжээр бүртгэж байжээ. Ардын засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ны хурлын 39 дугаар тогтоолоор аймагуудын нэрийг өөрчлөн Сайн ноёнханы аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгон өөрчилжээ. 1923-аас 24 онд хийсэн засаг захиргааны шинэ хуваараар байгуулагдсан байна. 1931 онд 71 сум 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон. Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор 5 аймгийг 13 аймаг болгожээ. Ингэснээр 1930 оны эцээр 71 сум 16 хошуутай байсан Цэцэрлэг мандал аймаг 35 сумтай Архангай аймаг болон зохион байгуулагдав. Ганц модны аршаан. Асхтай цагаан даваанаас асгарч буусан ус. Аяны олны цангааг өнжөөж тайлсан ундаа. Хөрс дэлхийн цацал, хөх усан булагмын. Хөхрөх тэнгэрийг толцсон хүмүүний тэнхэл аршаа минь. Мянган жилийн тэртедч мяралцаж урсан аршаан, 90-100-ч тасрахгүй эмийн шидтэй аршаа минь. Ай төмөн олны арын хангаан аршаа минь. Ганган байгалийн өх ганц модны аршаа минь. Энэхүү аршаа нь Архангай аймгийн Булган уулын баруун хэсэгт байдаг бөгөөд хүний биед маш ач тустай байдаг юм байна. Саяхны хүртэл Хүннүг гүрний нийслэл хаан байсан талаар мэддэггүй байлаа. Эдэр хангай археологч олон газруудаар хайгуу судалгаанд явсны эцэст ингээд миний төрсэн Архангай аймагт ямар түүхийн дурсгал байдаг юм болоо гэдгийг бодож эхэлсэн байна. Ингээд 2010 оны 100 анхны хайгуу судалгаагаа эхлүүлжээ. Энэхүү судалгаагаар түүний сонирхлыг татсан олон зүйл нь 1828 дурсгал бүртгэгдэл 1300 орчим зөвхөн Хүннү үеийн дурсгал байж. Ингээд 2019 оны 7 сарын 19-нд Монголын газар нутаг дээрх хамгийн анхны төр тулсын нийслэл Лууд хотын төврийг Архангай аймгийн Үлзэс сум орчимд Орхон голын хүндэд байгааг баримтжуулсан. Энэхүү Лууд хотын эргэн тойронд Хүннүгийн хаад зургтын 4 том оршуулга нийт 5000 гаруй хүннүүчүүдийн булш хааны зууны ордон, усан сан, дууц сумыг илэрхийлэх зураг, барилгын материал түүнийгээ шатаж исэн 100хан хүртэл байсан байгаа. Хамгийн гол нь Тэнгэрийн хүү шиньөө Тэнгэр адил үнэн мөнх 1000 түмэн насалт тугай гэсэн ерөөлийн бичгтэй олдруудыг олж илрүүлсэн энд Хүннүн нийслэл хааны ордон байсан гэх хамгийн том баталгаа юм. Солийн дансан. Солийн дансан Монгол улсын төрийн зүтгэлтэн 1921 оны ардын хувьсгалын анхны 7-гийн 1 Монгол ардын номын анхны дарга Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч юм. Түүний намтар. Сайн ноёнхан аймгийн Сүжигт бейсийн хошуунд одоогийн Архангай аймгийн Хотон сумын нутагт төржээ. Батчуур гэдэг хүний ууган охин цэлээс бутаж төрсөн гэж. Бага насандаа хийд шивлэн сууж исэн. Мал маллаж аянжин тээж амь зуухын сацууд нутгийн баяжууд ягт мордыг хошуу алгасуулан арилж баригдаж ивжээ. Оргон зайлж говийн нутгаар хэдэн жил цагаачлан амьдсны дараагаар 1910 оны үед хүрээн дэрж 8 архилах болжээ.
1915-аас 16 онд Монгол улсын хөрөнгийг захирах газраас зохион байгуулсан эдийн засгийн шинжилгээний ангид оролцож 1916-аас 17 онд ой ангид бичиж түшмэлээр ажиллаж байв. 1919 онд Гаалийн хорооны түшмэд байхдаа зүүн хүрээний нуус бүлгийн үүсгэн байгуулсан ба улмаар Нагдийн бүлгэн консулын Гинжийн нуус бүлгэнтэй нэгдсэн. 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Ардын намыг үүсгэн байгуулагдаж намын анхны дараагаар 1921 оны 3 дугаар сард сонгогдсон ажиллажээ. 1921 оны намраас сангийн сайдын ажлыг хийж гүйцэтгэжсэн. 1923 онд Дамжны Сүхбаатарыг нас барсны дараа бүх цэргийн жинжин болсон. 1921 оны 11-р сарын 5-нд Москва хотод айлчилсан Монгол төлөөлөгчдийг тэргүүлэн Ленинтэй уулзаж Зүгэлт холбоот улстай найрамдлын гэрээ байгуулсан. 1924 онд Элбэг Дорж Римчино комитетний дэмжлэгтэйгээр Монгол Ардын намын 3 дугаар баг хурлаар Солийн Данзаг улс төрийн хэлс хэрэгт илэрхийлүүлэн цаазаар авсан. 1992 оны 11-р сарын 23-нд Монгол улсын дээд шүүхийн бүгд хурлаас Истанзан цагаатгажээ. 2010 онд Солийн Данзан сантууны зэнцэр Эр Батрагчаагийн санаачлагаар байгуулагджээ. Трэгцэнгийн Санжаа дамб. Санжаа дамб нь 1985 оны 12 сарын 30-ны өдөр Арангаа аймгийн хашаад суманд төрсэн үндэсний бүхийн аварга цолтой бүх юм. Монгол улсын 22 дахь аварга. Санжаа дамб нь цэргийн хурц зарлан цолноос шууд усын заан гих эрхэм цолны эзэн болж исэн. 2010 оны бард жилийн цагаан сарын барилдаанд аймаг цэргийн цолтой бүхчүүдээс анхудаа төгөлсөн мөн Генесийн номон зориулсан 6002 хүчит бүхийн барилдаанд төгөлж Генесийн номон нэрийн бүхэлсэн тэрээр тулгар төрийн 2225 их Монгол улсын 810 ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын 1024 хүчит бүхийн барилдаанд 10 даван төрүүлж Монгол улсын аварга цол үүсэн гэх түүхэн амжилтуудын эзэн. Түүнийг бүгсэн хөрөгчд өнөө цагт төсөмжүүдтэй хаврхан сайн бүхчүүдийн нэг хэмээх нь аргагүй сайн бүхэн шинжилээ. Санж Мэтвийн Нинж Бадгар. Нинж Бадгар нь Арангаа аймгийн их Тамир сумын нутагт 1924 онд Сэхэтэн түшмэлийн гэрт мэндэлж 1942 онд Монгол улсын их сургуулийг байгуулахдаа тоо физикийн тэгэмд хэлсэн 1946 онд төгсөөд 1947 онд Лономсын нэрвэнжид Москвагийн их сургуулийг дүргэжээ. Нинж Бадгар шинжлэх ухааны хорооны лекторийн товчооны эрхлэгч Монгол улсын их сургуульд багшилж байв. 1956-аас 1957 онд Монгол улсад анхудаа шинжлэх ухааны академи харьяа одоо орны оргилыг байгуулах ажлыг гардан хийж анхны захирлаар нь ажиллаж байлаа. Улс төрийн хэлс хэрэгт нийлмэгдэж цөллөгдсөн ханьяа дагаж 20 гаруй жил 1965-аас 1990 оны хооронд үндсэн мэргэжлээсээ хөндөрөн Өвсгөл аймгийн ханх суманд 1965-аас 1968 онд бага сургуулийн багш 1968-аас 1985 онд Дархан хотын политехникт багш байлаа. 1990 оноос өөрийн байгуулсан одон орны судлалын оргилдоо иргэн ирж амьдралынхаа сүүлийн мөч хүртэл эрдэм шинжилгээний ажлаа хийсээр байсан цэцэшгүй хөдөлмөрч өрөнд орныг хослон барьсан нэрч судлаач байв. Хүрэл тоогоод дахь одон орон судлалыг үүсгэн байгуулсан одон оронч эрдэмтэн юм аа. Архангайн байгалийн тогтоц үзэсгэлэнд байгаль уул нуур хоргын тогоо өгийн нуур тайхар чулуу соврог хайрхан уул зэрэг үүнд дуртаагүй маш олон байгалийн үзэсгэлэнт газруудтай учраас аялал жуулчлалын хөгжихэд маш өндөр боломжтой. Архангай аймагт мал аж ахуйн маш чухал үүрэгтэй бөгөөд хээрийн болон бэлчээрийн мал аж ахуй, малын тоо, малын бүтээгдэхүүн орон нутгийн айл өрхүүдийн амжиргааны хол их усүр нь болдог. Мөн сүү тараг цагаан эдэн амжиргааны их усүрийн тодорхой хувийг эзэлдэг байна. Хойд талаараа Хөвсгөл, зүүн талаараа Булган, өмнө талаараа Өвөр хангай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус хэлдэг учраас энэ нь мөн Туус аймгийн томоохон давуу тал болох юм. Миний би энэ сэдвийг судалсандаа маш их таатай байгаа. Учир нь өөрийн бас зарим мэддэггүй зүйлсээ мэдж авсан, мэддэг зүйлсээ ч гэсэн илүү баттгсан учраас надад маш хэрэгтэй байсан гэж бас бодож байна.